Би өнгөрсөн 7 хоног таан уул дүүргээ 20 дугаар хорон дээр утсан. Тэрний өмнөх 7 хоногт Баянзүрх дүүргийн 1-р хороор Эрцэнгаа дээр би сайн дураараа очиагүй шүү дээ. Нийслэлийн гадаа иргэдмаа чагсаад шүү дээ. Тус байрны иргэдийн 100% саналаар шүү дээ. 80-с дээш биш шүү дээ. Тэр Эрцэнгагийн үдэнд бол хүүхэд явах ч боломжгүй машины нэг гарам гаргачаад хаагаад иргэд нь хүүхдүүд нь орж гарч чадахгүй ийм байдалтай болгочоод компаниуд нь хуулиа зөрчөөд барилга угсралтын зөвшөөрлөө аваагүй байж байгаа. Тэгээд өг гэд ингээд байдаг. Тэр 2004 он 10 онд газар авсан компаниуд байна. Гэхдээ тэр газрыг эзэмшүүлж байгаа болохоос биш тэнд нь ингээд орцгаарт цаагаад хүүхдүүд орж гарахгүй ингээд барилга барь гэж зөвшөөрөл өгөх ш. Нэрсээс бол өгөхгүй байгаа. Одоо энэ дээр хариуцлагатай хэлээ. Манай хот төлөвлөлтийн газар ерхий архитектурын зүгээс Улаанбаатар хотын энэ өндөр нэгчлэлтэй бүсүүд дээр иргэдийн аюулгүй байдлыг зөрчсөн ингэж барилгын ажил явуулахгүй. Энэ бол зарчмын асуудал. Энэ чинь үндсэн хуулийн 6-гийн 4 дээр хүртэл байгаа шүү дээ. Хүний эрүүл мэнд хохирохоор бол нөхөн олгортоогоор газрыг чөлөөж авна гэдэг үндсэн хуулийн 6-гийн 4 дээр байгаа асуудал. Бид нар бол шүүх цэцэрлэгийн байгууллагын шийдвэрийг хүндэтгэн. Гэхдээ иргэдийн аюулгүй байдал энэ орц гацсны асуудал дээр бол иргэдийн аюулгүй байдлыг бодож манай хот байгуулалт ерхий архитектороос бол зөвшөөрлийг өгөхгүй байгаа гэж бол хариуцлагатай хэлье. За ийм асуудлууд байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ ерхий архитектор хилцүүлээд байгаа асуудал бол энэтэй холбогдолтой. Манай энэ 40-50 мянгад баг тойрог бол хүн амын даацсан хитэрсэн. Ногоон байгууламж, сургууль цэцэрлэг, нийтийн эдэлбэр газар, явгууны зам хэрэгтэй. Энэ дээр дахиж өндөр бүсийн 20 хэдэн давхар барилгууд барьж болохгүй. Энэ чинь дийлэхгүй. Дулаан хангамжаас дийлэхгүй, техникийн хөвжт дийлэхгүй, нийгмийн үйлчилгээний хөвжт дийлэхгүй. Өнөөдөр манай маш олон төлөөлөгч нар зөв хэлж байна. Бид нар хүнлүүгөө чиглэсэн бодлого барья. Хүнлүүгөө чиглэсэн хөрөнгө оруулалт хийя. Тэгээ өнөөдөр нэг талаараа бид нар тэгж яриад байгаа. Нөгөө талаараа ганц хоёр компани ингээд төлөөлөл болж байгаа юм шиг асуудлуудыг ярьж болохгүй. Тийм учраас Улаанбаатар хот чинь бетонын ширэнг болчлоо. Одоо нийтийн эдэлбэр газар сургууль цэцэрлэгээ хийя. Эхлээд дулааны асуудлуудаа шийдэж байгаад энэ асуудлуудыг шийдэх нь зүйтэй гэж хэлж байна.